За өнөөдөр би тэгэхээр нэг чухал сэдвийн үгэнд ярих гэж байна. Одоогоос өнөөдөр 2024 оны 11 сарын 27 болж байна. Тэгэхээр одоогоос нэг 13 хэдэн хоногийн юм нэмтэй 13 4 хоногийн өмнө ингээд нэг уул уурхаагүй бид амьдрах боломжтой юу ч гэдэг нэг тиймэрхүү сэдв гаргаж ирээ. Тэгээд тэрэн дээр уул уурхаагүй бол баг л өхөн хатны юм баг л хүмүүсийн баг л бие дотор тэдэн элемент байдаг ч гэдэг юм тиймэрхүү юм яриад байгаа шиг байна. Би тэгээд за энэ чинь угаасаа нөгөө нэг жоохон нөгөө мөнгө төгрөг хэрэг болоод тэгээд нөгөө улс төр тодтолдогдсон бол гэж дотроо зүгээр хардаад. Тэгээд харамсалтай тэр нэгэн олонний танил юу л та заах тэгээд та нар үстэ гадралж байгаа болов уу тийм ээ. Угаасаа олонний танил томоохон одоо сууг шүү дээ манай YouTube суугийг бас YouTube дээр юм байршуулдаг тийм ээ. Байгуулга. Тэгээд дээрэс нь ер нь бол одоо сошиал инфлюенсер хүртэл худалдаадаг. Бүгд л одоо жоохон мөнгө авах боломжтой юу авмаар ингээл авах гээл бүр хандж байгаа л тэгж тийм хүн хийдэг болцтой гэж би бүгдээ хардчихэв. Бараг ихэнх. Тэгээ би энэ уул уурхаагүй амьдрах ер нь боломжтой мó гэхлээр тэр хүмүүс яг уул уурхаагүй бол бараг л амьдрах боломжгүй ухаан ярьж байгаа. Би уул уурхаагүй байх тусмаа монголчууд сайхан амьдрнаа л гэж би хэлмээр. Яг тэр нэвтрүүлгийн эсрэг одоо юу гэдэг уул уурхаагүй тусмаа монголчууд бид сайхан амьдрнаа. Ууг нь бол яагаад гэвэл манай уул уурхаануудыг нэвчлэн гадны орн эзэлж байгаа. Хамгийн наазхан чинь гадны улс орн эзэлж байгаа. Тэр гадны улс орн эзэлээд яаж байгаа юм гэхээр уус ашиглаж байгаа. Уус ашиглаад яаж байгаа юм гэхээр монголчууд уухсгүй болж байгаа. Бүр хэрээс хэтэрсэн. Гол нь нэг цөөхөн хэдэн уул уурхаа ашиглаад ингээд нэг явжиж болно л доо. Тэгээ гадны орн бол мэдээж монголчуудыг бодохгүй, Монголын газар нутгийг бодохгүй. Монголчуудаас усыг нь хүртэл гаргаж байгаа. Уул уурхаатай ашиглахын тулд одоо баахан пропаганда явуулаад эхэлчихсэн. Тэгэхээр би одоо юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр хүний би тэдэн элемент байдаг тэр газрын хөрсөн байдаг. Тэднийг угаасаа газрын хөрсний дээрээс ч хүн өөрөө хоолноосоо хүн угаасаа ингэ шингээд авчдаг л да. Заавал уул уурхаад хүн алт юм төмөрдөөс мэржэж тэрийг авдаггүй юм л да. Хоолноосоо авчдаг болохоор тэгээд дээрээс нь гол нь яг хав техник технологи хэрэгэлдэг улсуудад хэрэгтэй. Тэр нь мэдээж урд хүршид хэрэгтэй. Урд хүршиг яг тодорхой хэмжээнд зарим хүмүүс яг ингээд хуваалцсан зүйл гэж бодож байгаа. Тодорхой хэмжээнд. Гэхдээ миний харж байгаагаар бол яг нөгөө нэг бүр хэрээс хитрэх юм бол яг шунал ихтэй шулан болно гэдэг шиг бүр шунал нь ихтэй байгаа байхгүй. Тэр манай урд одоо юу гэдэг юм бэ? Одоо тэр алтны уурхаануудын тэр жинхэнэ тэр эзэгж байгаа тэр урд хөршийн ч юм уу одоо юу гэдэг тэр Питро Чайна ч гэдэг юм одоо тийм хүмүүсийн бүр шунал ихтэй шулан болно гэхээр шулан болоод яаж байгаа юм гэхээр нөгөө өмнө говь амирч усгүй болцсон. Усгүй болсон. Тэгээд зүгээр уурхаагаар танилцуулаад миний болоор усыг зөөгөөд магадгүй өөрснийхөө газар нутгуугаа аваачаа зөөцсөн байх магадлалтай ингээ хадгалцсан. Магадгүй Орос мостоод Орос Хит хоёр магадгүй ирээдүйд байтвал тэнцэн хэрэг болно. Алтны уурхад магадгүй өөрөө монголчууд өөр усаа өгөхгүй бол тэнцэнээс усаа ингээд зөөд хадгалсан байх магадлалтай юм шиг санагдаж байгаа юм зүгээр. Тэгэхээр бид яах юм? Тэгээд тэгэн гутаа ингээ яаж чадвар тэр манай уснаас ингээ зөөд магадгүй байх нууцаар ингээ хадгалсан байх магадлалаа би зүгээр хардж байгаа. Яг тэгвэл урд нь би дээр тийм хвчлэг үзчихсэн. Асар хэмжээний усыг бохлоо амар том машинууд ингээд зөөжсөн юм ингээ хязгаар нь харагдав. Айгүй хурдан зөөж байгаа. Ингээд зөөл нэг тийм фискэ бичлэг явуулчихсан хаа. Тэр бичлэг дараад интернетээс яаж юм устдаад татлаг болчихсон. Би ахаад хаагаад өвдөс олохгүй. Ахаад хинч тэр усны тухай яриаггүй. Тэр маш их сасар их ус зөөж байгаа тэр машин ахаад тэр бичлэг харагдаг. Тэгэхээр би юу гэж бодож байгаа юм гэхээр говийн ус дуусан зүгээр нэг дууссан асуудал биш ээ. Энэ бол шунал хитж байгаагийн асуудал гэж
гэж би өөртөө хэлж байгаа. Тэгэд юу юм бэ гэхлээр нөгөө энэ уурхай ингээ ус аваад газар шороо хуурайшуулаад тийм ингээ ус одоо говийн бүр газар үний ус хүртлийг газар гүний усыг нь хүртэл дуусгаад мэдэж шүү. Уг нь нөгөө говь чинь газар гүний ус гаргачихвал юм бол яг хуу тэмээгээ маллаа өстө сайхан амьдрдаг үү шүү. Гэтэл одоо хятадаар дүүрсэн уурхайгаар дүүрсэн үнэхээр муухай байгаа. Манай улс орн тэгээ тийм болохоор би энэ бичлэгийг би оруулж байгаа. Гол нь юу гэдэг ус ухах тусмаа уул уурхай барих тусмаа яд нь болохоор байлын гамшиг маш хүртдэг. Тэгээ дээрэс нь манай Монголд уурхайнууд ашиглачаад ихэнх нь нөгөө нэг яадгийн гэхлээр буцаад нөгөө нөхөн сэргээлт хийдэггүй. Дээрэс нь бүр газрын гүний усыг нь бүр дуусгаж авхаа ичж одоо яаж нөхөн сэргээлт хийдэг. Бүр аимшигтай. Юу нэг шунал ихтүү шулан болдог. Тэгээд яг энэ дайны үед ухаж байгаа өөрөө бас муухай. Яг гэх юм бол энэ бүх энэ бүх минералууд ихэнх нь нөгөө нэг юунд ховрын минерал ч нөө уран ч нөө шар уран ч нөө одоо бүр цөмийн юу ч гинэ бүр гачин юм ухна гэдэг байгаа шүү дээ. Бүр зүйлдэ уул уурхайд нь бүгд ор тэр уран одоо бүгд ор. Тэр алт тэр ховор элемент игээд хүмүүсийн шунталт нь өглөө нэг хэдэн залуус гарч ичээд хөдөн ахнар попрохоос нүүн бид нэр ярьж байгаа шиг ховорын элемент гэдэг бүр шунтал нь хөтөлчөөд ярьж байгаа нэг хэдэн залуус харагдчихсан. НАТО гэдэг шиг нэг хэдэн залуус харагдчихсан. Тэгээд би юу гэж бодож байгаа юм гэхээр шунал ихтлээ шулан болноо. Залуусын шунал нь хөдөлчихжээ гэж би зүгээр бодсон. Зүгээр надад зүгээр шунал нь хөдөлсөн юм шиг л харагдсан. Залуусын яриа мэрэ тэгээд ямар ч олон хүмүүс ингээд шунтыг нөө бичлэгийн үзэх хүмүүсийн шунтал нь бас хөдлөө дайрж байгаа. Гэхдээ тэр хүмүүс өөрсдөндөө авах гал өөрснөө хэдэн дүүргээ тэр интернетээр тэр нэг яриад байгаа нэг ховор материалуудтай ховор элементүүдээ тэр өстой чухал юмнуудыг хийдэг энэ материалууд энэ уул уурхайнуудыг өстой попр манай улс төрчид попрохоос нь ахнар попрохоос нь өмнө бид нэр ярьж байгаа юм шиг яриа та нар яадаг юм бэ ста. Та нар өөрсдөндөө л нэг хэдий мэдээж аваад тэгэл салгах гэж байгаа үстэй. Та нарын санааг ямар мэдэхгүй шүү дээ. Та нар угаасаа баг тэдний нөгөө нэг улс төрчдийнхөө баг хин нэг уурууднууд нь байгаа да хинхэн гадаад дотоод нөгөө улсын зардлаар нөгөө юу гэдэг вүлээ? Юуны зардлаас урцсан юу гэдэг вүлээ? Боловсролын яамны зардлаас урцсан ихэнх нь. Би бол тийж хардж байгаа угаасаа. Хардна угаасаа. Би хардах хэрэгтэй хүн хардж байгаа угаасаа. Зүгээр нэг хүмүүс гиг гинтгэн тиймэрхүү юмнуудыг яриад баг хүмүүс нам чим болоод тиймэрхүү юмнуудыг мартчихсан сэдвүүдийг гиг гинтгэн хөндөө цаанаас энэ тентгийн архив ухаад бичлэгүүдийг гаргаж ирээд ингээд хүмүүсийн шундлыг хөдөлгөөд өдөр та нар бол тэр ард түмэнд бол хүртэлэхгүй. Ахаал та нар өөрснөө юм уу айлсвал нөгөө урд хүрших хятад юм уу айлсвал одоо юу гэдгийг нэг аюулгүй тавталгаа нэг Америк руу гэдэг шиг нэг тиймэрхүү юм хийх гэж байгаа. Худлаа цэцэрхийж гарч иж хүмүүсийг манипуляц хийж чад. Таны санааг мэдхгүй юм байна юм байна. Дандаа л тийм хийж яд шин. Тэгээд шунлыг нь хөдөлгөж чад ард түмнийг хүлээн зөвшөөрүүлнэ. Нөгөө ард түмний нөгөө бичээрийг нь талбай хэмжээ сүрүүлнэ. Газрыг нь ухаан усыг нь дуусгана. Шунал ихтүү шулан болноо монголчуудаа одоо болцгоо. Тэгээд би хизээ дараад нь худалдагдах вэ? Би хизээ дараагчийн том трол болж бусдуудыгаа ингэх вэ? Худалдагдах вэ? Гэсэн худалдагдах вэ? Би хэрхэн бие үнэлэх вэ гэл ингээл яваадах юм. Манай плюс руу хөвчлэн. Одоо чи жоохон болимоор шүү дээ. Жоохон хоцрол доо та нар одоо. Ард түмнийхээ тэрхийг жоохон итгэлийг нь олоод гой контент гэдгийг гутаа тэгээд ардаас нь худалдагдаад эхлэх юм. За тэгээ өөрснөө мэдсэн бас тэгээд. Тэгээд дарахгүйчгүй хэлгүүдээ зарим хүмүүс үнэхээр мөнгө дутаад байгаа бол тэгээд аргагүй өрхөнд л тэгж байгаа болов. Тэгээд тийм үднэс аргагүй өрхөнд хөргөж бол худалдагдаад ингээд байгаа байх гэж бодож байгаа. Мөнгө хэрэгтэй байгаа гэдгийг би ойлгож байгаа. Тийм болохоор худалдаж байгаа гэж би бодож байгаа. Тиймээс би тэдгээр хүмүүсийг бас нэг буруутгамааргүй байна. Яг нь тэдгээр хүмүүс бас л хөрхий залвал
мөнгө хэрэгтэйгээ өөрсдөө болохгүй тэднэрт ч туслахгүй шүү дээ. Тэгээ би бас тэдгэр хүмүүсийг би бас нэг буруутгаад баймааргүй байна. Одоо бодоод тахтай бас нэгэн болны бас тэдгэр хүмүүсийн зөв шүү. Тэгээ худалдагт нуу яам юм нүдэд гол нь тэр хүмүүс овоо хэмжээний мөнгө авсан байгаасаа билээ гэлгээд залбирчээ тийм ээ. Овоо хэмжээний мөнгө авсан байгаасаа билээ тэдгээр хүмүүсээ ажилчдаа ядаж цалин орлогын өгсөн байгаасаа билээ тийм ээ. Ажилтаа нөгөө нэг муу цалин орлого өгнө гэж хөрхий залуул мөнгө хэрэг болол тэгж байгаа байлгүй гэж би бодож байна. Тэгээд монголчуудад маш их хэрэгтэй контент үйлдвэрлэдэг юм хөвчлэн тийм хүмүүс байдаг л да. Тэгээд ер нь бол хөвчлэн хэрэгтэй контент үйлдвэрлэдэг хүмүүс ганц нэг удаагийн тийм байлгүй яах. Тийм байлгүй яах. Гэхдээ би яг ерөнхийдөө зүгээр гол нь би юу хийж байгаа юм гэхээр тухайн нэг контентийг нь зөвхөн үүсгэж хийгээд яг энэ контентийг ингээд орчихъя гэж бодсон. За тэгээ өнөөдөр 2024 оны 11 сарын 27-ны өдөр болж байна. Бидний хичнээн гар утаас тэгээ юу хэрэгэлдэг компьютер хэрэгэлдэг. Гэхдээ бид нэр юу гэж хэлж байгаа юм гэхээр бид нар уул уургаагаа гаргаад бид нар ашигладаггүй. Бараг ашигладаггүй бид нар. Наад яг ямар тус хүрсэн би барыг сандаггүй. Айгуу жоохон $1000 хувьцаа гэлөө тэрнээсээ өстө шахрууг нь түн маа гэж байгаа юм шиг нэг нөлмж хайжсэн хүмүүс байдаг юм шиг санагдав. Тэгээ би заримгийн хэлсэн сургуультаа өгчлөө яалаа. Тэгээд одоо талан байгаа ч байхгүй ч барыг тийм болцсон байгаа. Байхгүй ч гэж магадгүй одоо мэдхгүй тийм болцсон байгаа. Тэгээ мөнгө төгрөг одоо нэг орж ирдэг нэг хэдэн төгрөг $1000 бүтэн хувьцаатай хүмүүст нэг хэдэн төгрөг орж иж нэлээ. Одоо сандгүй нэг тэгээд яста нэрээ одоо тэр мөнгө юу ч биш дээ яста нэрээ. Тэгээ өгсөн баасны Дубай арабын шах шиг сайхан амьдрах нөгөө Арабын ордоос Африкийн шиг ядуу болоод хятадуудад Африкийг одоо хятадууд колоничлох гэж байгаа гэсэн баг. Одоо манай Монгол баг алтны ургаанд хятадууд хятадууд колоничлж байгаа юм шиг баг. Одоо ийм юм байгаа шүү. Тэгээ тийм болохоор ер нь бол одоо доотлолт нэг комент бичсэн нэг хүмүүс бол байгаа нэг. Хэвээ чухал шивдэг хүнчээ баярлаа гэх. Ингээл. Яг энэ дээр л нөгөө нэг зөв комент бичсэн байна. Энэ дээр болохоор чинь нэг бүр ингээл те худлаа нөгөө нэг одоо юугаар хүртэл торуулууд гараад чичээ YouTube-аар хүртэл. За тэгээ YouTube-аар хүртэл торуулууд гараад чичээ минь ярьж байгаа. За тэгээд маш олон хүмүүс час хийсэн сэдв байна. Тэгээ тэгээд хүрнэлтэй. Инста амир мэддэг хүн шиг авч байна таа л. Энэ яагаад ийм 2 3 бүр эсрэг комментүүд байгаа юм гэхлээр маш ойлгомжтой. Нэг хэсгэнд худлаа хуурамч аккаунтаар нэг хэсгэнд худлаа магтж байгаа нэг хэсгийнх нь эрх ашигт нь нийцсэн нөгөө хэсгийнх нь эрх ашигт нь огт нийцээгүй байхгүй. Өдөөсөө тийм л боллоор ингэж байгаа. Нийцээгүй. Нөгөө алтны ургаануудаар мөнгө олоод байгаа. Усаасаа ураад байгаа юм бол лалын пистакнуудаа маш их ашигтай. Уг нь бол энэ уул ургаагаа болиулаад төрийн албан гаагчид хэрэгцээгүй ажилтнуудаа ажлаас нь халаад энэ тэмдгүү баахан олон хэрэгцээгүй ажилтнууд байгаа. Тэднийг ажлаас нь халаад. Эд чи одоо тэтгэврт гарч Монголыг хорлоо бол баахан юу ч хийхгүй баг ингэж байгаа. Тэгээд тэтгэврт гараад тэтгэвэр аваад ингэж агаасан шүү дээ. Түүний оронд баг ажилгүй хүмүүс нь баг тийсэн шүү. Ажилгүй хүмүүс нь байсан хүмүүс нь баг устаа тэр тэнд ажил хийж байгаа гэсэн нэр зүүж байгаа усаа хорлож байгаа хүмүүсээс ажил хийгээгүй хүмүүс нь баг нэрцсэн шүү. Устаа гай болоогүй хүмүүс шүү. Ажилгүй хүмүүсээ ганц дорд үзээд гэтэл ажилдаа гэдэг цаана чинь хуцаад байгаа пистанууд чивтэн лалрын авчнууд шүү заяа. За тэгээ энэ үрээд нь бичлэг өндөр тий.